маань эрхэм хүндэт багш сурагчид эцэг их асран хамгаалагчтай. Өнөөдөр сургуулийнхаа бүрэн боловсролын шатыг амжилттай дүүргэж, амьдралынхаа дараагийн шинэ алхмыг эхлүүлэх гэж би 12 дугаар ангийн нийт төгсөгчдөө нийт сурагчдынхаа өмнөөс төгслийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Цаг хугацаа маш хурдан өнгөрдөг ажээ. Сургуульд анх орж байсан үед тань саяхан мэт санагдавч өнөөдөр та бүхэн эрдмийн их хаянд дөрөө харшуулж өөрийн гэсэн зорилго тэмүүлэлтэй төгсөгчд болжээ. Сургуулийн орчинд өнгөрүүлсэн эдгээр жилүүдэд та бүхэн зөвхөн сурч мэдхээс гадна амьдралын анхны сарилтуудыг хамтдаа туулж нэгэн цул хамт олон болж чадсан билээ. Төгсөгчд маань эрдэм ном зааж зөвхөн болох суурийг тавьсан хайртай багш нартай болон үргэлж дэмжиж ирсэн эцэг эхчүүдэд тань нийт сурагчдынхаа нэрийн өмнөөс хүн талархал илэрхийлье. Энэ дашрам сургуулийн минь ирээдүй залгамж халаа болж буй доод ангийн дүү нартай хандаж хэлэхэд сургуулийн орчинд өнгөрүүлэх хорон бүр маш үнцэнтэй байдаг юм шүү. Цаг хугацааг үр ашигтай ашиглаж сурч мэдхийн төлөө тууштай тэмүүлж хичээл номдоо шамдахын зэрэгтэй нөхөрлөлийг бүтээж сургуулийнхаа нэр хүндийг өргөлж өндөрт өргөж авахыг хүсье. Манай 12 дугаар ангийнхан донд сургуулийнхаа нэрийг улс орны хэмжээнд дуурсгасан бахархан амжилтуудыг гаргасан билээ. Тухайлбал CSA шалгалтанд өндөр оноо авсан Сэргэлэн, засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан Нанда, гадаадын ихтэй сургуулийн тэтгэлэг авсан Отхон Баатар, хэдтилийн түвшин доктор шалгалтын HSC 6 дугаар зэргийг амжилттай хамгаалсан Наран Солон, IELTS шалгалтад 8 оноо авсан Ану, гээд дуртаатай ойл дуусашгүй амжилтуудыг гаргасан нийт төгсөгч ах эгч нараараа бид нар үнэхээр их бахархаж байна. Гэхдээ бахархал зөвхөн эдгээр сурагчдаар хязгаарлахгүй юм аа. Нэр дурдгсан сурагчдаас гадна төгсөг ангийн сурагч бүр өөрийн гисэн амаргүй сорилт бэрхшээлтэй нүүр тулж тэрхүү даваа бүрийг тууштай занхаараад даван гарч чадсан билээ. Хүүхэд бүрийн гаргасан хичээл зүтгэл өөрийгөө ялан дийлсэн жижигхэн гэлгүй ялалт бүр нь том амжилтыг бүтээсэн юм. Хичээл зүтгэлийн талбарт хүн бүр өөрийнхөө оргил төрж чадсныг харуулсан нийт ах эгч нартай талархал илэрхийлье. Дүүнэртэй үлгэр дуурайлал болох хариуцлага ухамсарлаж, үргэлж намтай даруй бөгөөд хүлээстэй зан чанараар бусдыг хүндэтгэж ирсэн нь манай сургуулийн хамгийн том бахархал билээ. Та бүхэн бол хүнд сургуулийн түүхийг анхлан бичлэж, суурийг нь тавьсан анхны төгсөгчд билээ. Шинэ сургуулийн анхны ахлах байна гэдэг маш том хариуцлага байсан ч та бүхэн эрдмийн өргөөний минь анхны шанг татаж, дүүнэртээ зүй замыг зааж өгсөн та бүхний гаргасан энэ жим нь ирээдүйн мянган дүүнертэй үлгэр дуурайлал болон үлдэх болно. Энэхүү хариуцлагатай зан чанар тань ирээдүйд амжилтын үдийг нээн гэдэгт итгэлтэй байна. Та бүхний урд шинэ замнал, шинэ сарилтууд хүлээж байна. Зорилгоо биелүүлэх зориг зүтгэл та бүхэд бүгдд нь бий. Өөрсдийн мөрөөдөл тэмүүллийг архилгүй. Ирээдүйд бүгдээрээ эх орныхоо хөгжлийн түүчээ дэлхийн тавцанд сургуулийнхаа нэрийг дуурсгасан мундаг хүмүүс болоод иргэн уулзцгаая. Бид нарт мөн сургуулийнхаа соёлыг өргөжлүүлэх халааг та бүхнээс нэр хүндтэйгээр хүлээн авч улам бүр баяжуулан авч явах болно гэдгийг амлаж байна. Нийт төгсөгчдөө удахгүй болох эсэлтийн ерөнхий шалгалт болон улсын шалгалт мөн цаашдын амьдрал сурлаг хөдөлмөрт нь хамгаас өндөр амжилтыг хүсэн гэрөө анхаарал хандуулсанд баярлалаа.